Та бүхэнд би нийтдээ 5 дууны утга санаа ярьж байна. Утга санааг маш тунгаах хэрэгтэй, бодох хэрэгтэй, толгоогоо нэлээд ажилуулах хэрэгтэй. Тэгээд та хоёр маань 7 нотонд таана. 7 нотоос доош 6, 5, 4, 3 гэж хоорондоо хаилцаад хамгийн бага нот хийснийх нь нотыг тоглож эхэлнэ. Хамгийн бага хийснийх нь нотыг тоглоход таагаагүй тохиолдолд өрсөлдөгчд нэг нот очно. Тайлбараа авчаад ярилцж байгаа тэгээд нота хаилцах уу? Зөв үү? Болно. За. За ингээд утга санаагаа ярьж эхлэх үү? За. Бэлэн байна. Энэ хүн хайртай хүнтэйгээ уулзах гэд төвчээрээ хүлээгээд тэрл учрлыг маш ихээр хүлээж байна. Түүний хувьд энэ дурлал нь нар мэд халуун бороо мэд тунгалаг. За дахиад уншия. Энэ хүн хайртай хүнтэйгээ уулзах гэд төвчээрээ бараад тэрл учрлыг маш ихээр хүлээж байгаа. Түүний хувьд энэ дурлал нь нар мэд халуун бороо шиг тунгалаг. За. Нар мэд халуун бороо шиг тунгалаг. Нар мэд халуун бороо шиг тунгалаг. Нар мэ. За нота хэлцээ. За манайх тэгээд 7-оор л хай тий яриа. 7 нотоор шууд л таа шүү дээ. За 7. Танах 7 гэж байна уу тий? За одоо ингэж. За битүүр ч гэсэн одоо 7 л байгаа юм л да. Багасгаж болно, багасахгүй бол 7 нотоор тоглоно гэсэн үг. Тэгээд Амархуу таахгүй бол чамд оноо орно. За 7. За бид таах юм уу тий? Тий. Одоо тэгэхээр хоёр таана гэсэн үг. Амархуугийн гэрүүл нотыг тоглоё. Мэднэ энэ дог. За. Чи мэдхээс өөр аргагүй. Мэдэх ёстой. Эний маань юм. Дарарара. Юу лээ? Мөштэй. Эний маань. Нэр нь юу лээ? Манай зэрэг даалгачаад байна шүү дээ. Харин тий. Тий. Ахмад халуун дүүтэй. Яа зөө. Бид хоёр ихний ханыг оноог авч чадлаа. Баяр хүргэе. Баярлалаа. Дараагийнхаа дууны утгыг ярив. Тэр их олон охинтой учирч явсан залуу бөгөөд одоо ч гэсэн олон бүсгүүчтэй холбоотой байдаг. Гиншүү. Жишээ нь Сара болроо. Гэхдээ тэр харин олсон байгаа. Нэгээр сонсъё. Хамгийн гол нь нотныхаа тоог хэлэх хэрэгтэй. За. Чи яг итгэлтэй үү? Бэж. За. Бүсгүүчүүд байгаа ч гэсэн одоо бүртэл олон бүсгүүчүүд байгаа гэсэн шүү дээ. Тийм. Тэгэхээр чи арай утга нь өөрлөж юм. За яг за бид нар яг хэлэх юм уу нотоо тий. За хідээс таах юм. Нэг арайч багтах хаа. Өөртөө итгэлтэй шууд нэг нот гэж хэлнэ. За. Нэг нот. За нэг нот. Авсан шүү дээ. Хоёр нот гэж. Авсан шүү дээ. Хоёр нотыг. За хоёр нот. Окей. За. За манайх нэг нот. За энд нэг нот. Чи нөгөө дүүштэй. За энэ бол маа нагийн дуу байлаа. Үгүй шүү дээ. Үгүй шүү дээ өгшөө. Миштэй. Нарасара навчаа цэцгээ. Юу байдаг? Хинт буруу болоод байна да. Харасан. Тий. Миний аруна гэж явдаг да. За баяр хүргэе. Энэ бол Hotspot хамтгийн дуусан Аруна хэмээх дуу байлаа. Hotspot хамтгийн дуусан Аруна. Чи нөгөө ариунаа гэж хэлсэн яг олон бүсгүүчтэй санаатай тийм. Өөртөө итгэлтэй болсон. Шууд нэг нот гэж хэлээд. Дараагийн утга санаагаа ярив. Нэгэн залуугийн байшин өөрт нь таалагдхаа болжээ. Түүний байшингийн бие нэг давхарт нэгэн нууц хадгалагдаж байгаа. Нууц бол нууц хэвээрээ үлдэх ёстой. Тийшээ ерөөсөө орж болохгүй. Өөрийнх нь амьдарч байгаа дээд давхар өрөөс таалагдхаа байсан. Манайх явуулах юм уу? Байж. Манайх одоо ирэх манад байгаа тий. Тэгээд за. Инх болтын
гэр бүл нотой хэлнэ. Дээр бол аюу хэцүү байгаа. Тий. А тэгвэл доор л нэг нууц байгаа даа Нууц тий. байгаа. Өөрөө Тэгээ тийш. доош бол өөрөө ч мэднэ тий. Тэгвэл доош бол орж болохгүй тий. А энэ болохоор киноны дуу тий. За нотой хэл. Би өөр олон юм ярмааргүй байна. За шууд нэг нот. За, пожалуйста. За. За За нэг нот. тун. Энэ бол Rocket Band зэр. Тэгвэл утга санаагаа маш сайн сонсох хэрэгтэй. Rocket Band зөөр хэмээх дуу яг мөн байлаа. Их бол маань маш амжилттай явж байна. Танай гэр бүл 2 оноо авсан байна. Ер нь дууныхаа утга санааг бас жоохон боломжтой ярихгүй бол шууд таачаад байх их магадлал өндөр байгаа. Дараагийнхаа дууны утгыг ярив. Амьдралынх нь хамгийн аялгуу дуутай, дурсамжтай үе нь урсан одож байгаа хүмүүсийн тухай дуу. Гэхдээ энэ нь тэдэнд ямар нэгэн зүйлийн эхлэлийг өгч байна. Мөн тэдний хүслийн шууд нь ас хязгаарт жирүүр дэлгэн ниссэн гэд хэлээд тавьчиход бараг л Мэднэ. За манай даа ирэх байгаа тий. Амар гоо дурсамжтай. сайн бодох хэрэгтэй шүү дээ. Тий амар гоо дурсамжтай доо тий. Тий гэж зүгээрэлгээ. За, нэг нот гэж бараг хэлэх гээд байна тий. Нэг нас хэлэх гээд байна уу? Тэгж байгаа тий. За. За шууд азаа үзье. Битээр тэгтээ зүгээр алдтуул 2-2 дараагийн боломж байгаа юм чи. За нэг нот. Окей. Энэ бол боломж бас. Алдчихвал тэгээ боломж واخгүй юу? Тийм. Тий. Бас адилхантай ингэж болоо. Яг тэр Зүгтээ юм нот. шиг залуу насны жинхэнэ боловч гинэн хайр. Биш юм уу? Би чамайг яг олдсон байх гэж бодсон. Энэ бол Guys хамтлагийн сургуулийн баяртай хэмээх маш гоё дуу байлаа. Бидний сонсох дуртай дуу. Яг л явж За байна. за одоо гоё шүү. За амжилт. За, баяр. За. Манай 3 дугаар үе маань бол үнэхээр сонирхолтой, маш гайхалтай болж байна. Тэгээд хамгийн сүүлийн дуу. Анхааралтай сонсох хэрэгтэй. Энэ дуунд гарч буй бүсгүйчүүд бусдаас их өвөрмөц бөгөөд зүрхэн дэх хайр нь бурхан галбиртай. Тэр өөрийн хайраа мөнх тэнгэрээс ивээгдсэн дурлал байгаасаа хөрст газраас Нэг нотоор хэлээ. ивээгдсэн хайр байгаасаа Бэжэр. гэсэн байна. Даваа ирэхин байгаа. Биднэрт Даваа ирэх мэдээж амархуд. За Амархуугийн гэрэлд байгаа. за боломж олгосон шүү. Алдвал тэгээд одоо Өөрсдөд мэдтэй гэж. уг нь бол манайх бол бас нэг нот. Тийм үү? зэхэлжгөө үлж. За ноото хэлье. Шууд хэлж. Нэг нот. нотоор. За. Дуучин ариуна. Дуучин ариунагийн. За. За, яг нэр нь болохоор юу? Мондан зүрх. Тэгдгүй яг хөө байна. Баяр үргэлж. Йоо, ямар. Дууч хайрныгийн дууссан Бондон зүрх хэмээх дуу байлаа. Баяр үргэлж. Йоо, за. За, баяр үргэлжлээ. Маш амар өсөлтөд байлаа шүү дээ. Энэ яач вэ? Зөв хүнээ сонгосон гэдэг чинь энийг гэдэг баггүй юу? 1 сарын 1-ний өдрийг бол гайхалтай хайрын өдрөөр бид нар угтлаа. Дандаа дурлалт хосууд маань дандаа үеийнхээ залуучуудад гайхалтай үлгэр дуурайд болж байгаа хосууд маань орцсон. Хайр бол үнэхээр гайхамшигтай тийм. Энэ дурлал бол үнэхээр гайхамшигтай. Та бүхэндээ маш их баярлалаа. Ингээд манай 3 дугаар үе маань маш гайхалтай халуун үрслийн дунд болж өндөрлөлөө. Ингээд амархуугийн гэр бүл одоо супер тоглолтод маань оролцох эрхийг олж авлаа. Сая төгрөгийн төлөө тоглох хэрэгтэй бол